Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай бүс нутагт 3 дугаар сарын дунд гэхэд харьцангуй дулаахан хавар болж байна. Тиймээс манай тариалангийн талбайн засхайлж хөрсөн айжимдаа халаад эхэлчихжээ. Энэ янзаараа дулаан байх юм бол өнгөрсөн жилдээ харьцуулахад харьцангуй эрт тариалалтаа эхлэх бололтой. Тэгэхдээ цагийн байдлыг харцнах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Тэр хүртэл бүгдээрээ нэгэнт суулгасан суулгацуудаа арчилахын зэрэгцээ. Зарим нэг шин ногооны үрсэлгээ хийцгээе. Ингээд ирэх өдрүүдэд ямар ажил хийвэл зохих талаар ярилцах нэвтрүүлэг маань эхлэж байна. Давайте посмотрим, что же желательно сделать в ближайшие дни. Ну, прежде всего, обратим внимание на рассаду. Юун түрүүнд бүгдээрээ хүлэмжин тариалах ногоонуудынхаа суулгацын талаар ярилцъя. Эдгээр нь өмнөх дугаараас та бидний танил болсон улаан лойл, чинжүү, баклажан юм а. Улаан лойл болон чинжүүний соёолж ингэж ургажээ. Хүлэмжиндээ бол би 5 дугаар сардаа суулгах болно. Мэдээж цаг агаарын байдлаас бүх зүйл шалтгааллах болно. Ямар тааж 5 дугаар сарын эхний 5 хавьд улаан лойлоо хүлэмжинд суулгах болов. Харин чинжүүн илүү дулаанд дуртай ургамал болохоор арай хожуу суулгах болно. Суулгацуудын ургалт тун дажгүй сайн ургаж байна. Харьцуулаад харахад улаан лойлоос чинжүүн удаж байгаа мэт харагдаж байгаа байх. Энэ бол цэвэр биологийн онцлог л доо. Чинжүүн угаасаа удаан ургалттай ургамал. Чинжүүний хувьд 7 өнцөгт навч тэгээд тэндээс үндсэн навчнууд нь ялгараад ургаад эхэлчихсэн байна. Санаа зовлтгүй сайн ургаж байна гэж дүгнээр байна. Состояние рассады тоже я считаю, что нормальный. За улаан лойлын хувьд бол энэ доор 7 өнцөгт навч нь ургачихсан байна. Тэгээд үндсэн навчууд нь сайн ургасан байна. Өндөр нь 10 см хүртэл харагдаж байна. Ургалтын хувьд манай хүлэмжээр тооцох юм бол сайн ургасан байна гэж хэлж болно. Харин халаалттай хүлэмжтэй бол суулгац илүү өндөр ургаж бас болно. Гэхдээ нэг зүйлийг сайн санаарай. Чинжүү болон улаан лойлын хувьд өндөр ургахаасаа илүү анхны цэцэг соёолж эхлэх эсвэл цэцэг нахиалж эхлэхээр л хүлэмжиндээ суулгах болсон гэж үздэг. Тэгэхээр суулгацын хувьд өндөр бол чухал биш. Харин цэцэглэж эхлэх хугацаа л чухал юм а. Тиймээс цэцэглэж эхлэхээр нь гадаа тал байнх байна уу хамаагүй, хүлэмж нээх байна уу хамаагүй суулгах хэрэгтэй. Ер нь улаан лойл гэлтгүй цэцэгт ургамлуудад л хамаарах зүйл энэ юм а. Лойл, чинжүү мөн баклажан, хургаангуа буюу кабачок, өргөст хэмэх гээд эндгээр нь цэцэгт ургамлуудад хамаардаг юм. Ургалтын хувьд сайн ургаж байна гэж би энэ суулгацуудаа хараад дүгнээр байна. Харин таны суулгацын ургац удаан байхаа бол бордоо нэмэлт тижэл хийж өгч болно. Нэмэлт тижэлийг би өмнөх дугааруудаар та бүхэндээ үзүүлсэн. Мөн зэрлэг ургахаас сэргийлэх хэрэгтэй байдаг юм шүү. Зэрлэг ургамал дөнгөж соёолж эхлэх энэ үеийг нь цагаан утас хэмээн нэрлэдэг. Зэрлэг ургамлын хувьд бол их эмзэг үе. Тийм болохоор түүхэд ч хэлбэр байдаг юм а. Түүж аваад цэвэрлж ингэж зэрлэг түүх нь ургамлын чигийг булаахгүй байх боломжоор хангаж өгдөг юм. Мөн хөрснөөс тижээлээ бүрэн авах болцоог олгодог гэд олон давуу талтай. Та бүхэн одоо яагаад зэрлэгийг цаг тухайд нь авч хаях хэрэгтэй болохыг мэдэж авсан баха. Харин та суулгацсантаа зориулан тусгай хөрс ашигладаг бол мэдээж ийм хөрсөнд зэрлэг ургамлын үр байхгүй. Би харин энд өөрөө хийсэн хөрсөө ашигласан юм а. 3-2-т нь талбайхан хөрсийг 3-1-д нь ялцмаг хийж өгсөн. Тийм болохоор л зэрлэг ургамлын үр үлдчихсэн хэрэг л дээ. Энэ тусгай хөрсийг ашиглах давуу талтай нь мэдээж. Гэхдээ цаг тухайд нь зэрлэгийг нь түүгээд авчих юм бол энгийн хөрс ашигласан ч асуудал байхгүй. Услах тухайд бол цаг агаарын байдал мөн цонхныхаа аль тавцан дээр ургуулж байгаа зэрэгээс хамаарч услага өөр байна. Мэдээж наран талын цонхны ургамлын чийг уурших нь хурдан шүү дээ. Та бүхэн даслагаанд ургуулж байгаа суулгацыг өхүүлдэг 3 хүчин зүйлийн тухай би одоо ярьж өгье. Эхнийх нь манай гэрт хэтэрхий дулаан байх. 20-22 хэмийн дулаан бол яг тохирох хэм. Харин 25 болон түүнээс дээш хэмийн дулаанд ургамал хэтэрхий хурдан ургаж томордог. 25 хэмийн дулаан хүний бид ч бас тийм сайн нөлөө үзүүлэхгүй. Тиймээс цонхооны агаар оруул. Хэвийн хэмийн дулаан байлгах л хэрэгтэй дээ. Вторая причина – это недостаток света. Вот идеальный вариант, конечно, это даже не... За дараагийн хүчин зүйл бол гэрэл хангалтгүй байх. Хамгийн шалгарсан аргууд нь нар ургах зүүн гэхээсээ илүү өмнө болон баруун зүг рүү харсан цонх илүү тохиромжтой байдаг. Учир нь одоогоор өглөө нар удахгүй, одоохондоо өдөр богинохон байна. Нар жаргах үед баруун талын цонхнуудад илүү сайн удаан гэрэл тусдаг.
Чинжүүнийхээ суулгацыг нар их тусдаг газар. Харин улаан лойл яах вэ зүүн талынхаа цонхон дээр тавьсан ч болно. Гэрэл их хүсдэг ургамал биш. Харин хойд зүг рүү харсан цонхтой бол тусгай гэрэлтүүлэг ашигла гэж зөвлөмөр байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагууд болох Фисядледома болон САДМ дэлгүүрүүдээр гэрэл зарагдаж байгаа. Мөн наран талынхаа цонхны давтсан дээр хоёр игнээ нэмж тавиур тавих бололцоо байдаг. Тавиур нэмчихнэ гэсэн үг. Хүмүүс тусгаалan хийсэн ийм тавцсангууд байдаг гэж хэлж байсан. Би одоогоор тийм бэлэн давтсан олж хараагүй байна. Суулгацын хувьд ямар нэгэн нэмэлт тижэл хэрэггүй сайхан ургац байгааг та бүхэн харж байна. Хэрвээ таны суулгацууд хит ногоороод ирвэл та усыг нь ихтүүлжээ гэсэн үг. Тиймээс ус багдуулах болон ихтүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй шүү. Мөн ийм савнууд нь доороо задгаа ёроолтой болохоор хүчил төрөгчийг сайн авч чаддаг юм. За одоо та бүхэндээ ил талбайн буюу гадаа талбайн улаан лойлын суулгацууд хэрхэн ургаж байгааг харуулъя. Вот так выглядит рассада томата для открытого грунта. Би энэ 7 төрлийн сорт гибридүүр тариалсан байгаа. Та бүхэн харж байгаа бах. Соёолсон байдал, харилцан адилгүй байгааг хоёр сортоос бусад нь бүр зохиож харагдахгүй байна. Энэ бол суулгасан үрийн чанарын ямар байгааг харуулж байгаа хэрэг юм. Харамсалтай нь ургахгүй нь мэдэгдэхгүй үр авч байгаагаас ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа. Ийм асуудал байсаар байгаа. Хараахан хэрхэн шийдвэрлэх арга нь одоо хүртэл тодорхойгүй байна. Тун харамсалтай. Миний өөрийн авсан үрнээс бол сайхан соёолж ургаад байгааг та хараарай. Кунарайский, Сибирский, Чудо, Янтарная мёд гэд өөрөө авсан үрнээс бол сайн ургаж байгааг харж байгаа биз дээ. Энэ бол гадаа талбайн лолийн сортууд ганц нэгхэн 7 өнцөгт авч байгаа болохоор англин цөөлөхөд арай эрт байна. Тиймээс одоохондоо зэрлэг байгаа бол түүгээд харж л байх хэрэгтэй. Ургаж л байг дээ. Та бүхэн өөрсдөө харж байгаа байх. Хүлэмжийн суулгацтай харьцуулахад гадна талбайн суулгац дэмж өндөр ургадаггүй байгаа биз? Энэ бол зүгээрээ. Учир нь би гадаа талбайн суулгацуудаа цаг агаарын байдлаас хамаарч 6 дугаар сарын эхний 5 хоногийн дотор суулгах бодолтой байгаа. Энэ суулгацуудыг англин цөөлөх арай эрт байгаа болохоор та бүхэнд нэгэн зөвлөгөө өгмөр байна. Гадаа талбай тариалах сортынхоо үргэлжлэгийг ийм аяганд шууд хийчих. Надад ийм 4 төрлийн сав байна. Эхнийх нь сүүний саваар хийсэн 12 см өндөртэй. Харин энэ нь бол 10 см өндөртэй. Доор нь шүүгээр нүхлэхээ битгий мартаарай. Энэ аяга бол 200 мл, харин энэ бол 250 мл хэмжээтэй багтаамжтай. Гадаа талбайн өрөнд бол жижигхэн сав бол хангалттай. Би энэ аягыг 30 гаруй жил хэрэглэж байгаамаа. Бараг мөнхийн идэлгээтэй идгэж хэлж болно доо. Хүлэмжийн ургамлуудтай харьцуулахад гадна талбайн ургамлууд штампая буюу багсарч ургадаг, намхан, хурдан боловсрдог болохоор 200 мл хэмжээтэй аяганд өрсөлдүүлэхэд л хангалттай. Та бүхэн өөрсдөө ямар савнд ургуулахаа шийдэх байх. Учир нь айл бүрийн цонхны давтсан янз бүрийн хэмжээтэй шүү дээ. Харин одоо англин ялгаж цөөлөх аргын талаар ярилцъя. Бид петрушка, үндэс сельдерей, энгийн сельдерейг цөөлөх болно. Энэ гэхэд үндэс сельдерейн альбиан сорт. Би англин ялгаж цөөлөөд 4 ургамал сонгож үлдээсэн байна. Энэ дөрвөөс 600 г жинтэй үндэс авах байх. Нэг үндэс нь 150 г жин татах болов уу гэж бодож байна. Харамсалтай нь би өөрөө жаахан хожуу суулгасан уг нь ядаж 6 ширхгийг үндэслүүлэх хэрэгтэй байсан юм а. Гэхдээ яах вэ? Уг нь энэ сельдерейн үндэсийг ногоон нугш, ногоон икра хийх, элдэв төрлийн хоолны амтлагч хийхэд орц болгон хэрэгэлдэг юм а. Та бүхэн ургуулад өөрсдөө үзээрэй. Би хувьдаа ийм хайрцагнуудад үргэлжлэгээ хийж ургуулж байна. Хангалттай, багтаамжтай. Зөөн ургуулахдаа ийм жижиг савнд хийсэн ч болно. 100 мл хэмжээтэй байна. Эдгээр төрлийн ургамлуудын үндэс сагсаадгүй болохоор хангалттай хэмжээ. Тэгээд цаг агаар дулаархаар гадаа талбайд суулгачихна. Харин энэ бол үндэст петрушка. 2 өөр сортыг үргэлжлүүлсэн байгаа. Одоо бүгдээрээ англин цөөлж шин савнд үргэлжлүүлэх болно. Төрөний үзүүлсэн энэ аяганд харахад нэг сорт нь арай муу ургажээ. Харин нөгөөх нь хэвийн ургаж байна. Мөн үндэст петрушкаг тийм их тариалах хэрэггүй. Би гэхэд л 9 ургамал тариална. Манад бол хангалттай. За бүгдээрээ одоо ямар ургамал үргэлжлүүлэх тухай миний гаргасан агрономчийн ухаанлыг харцгаая. Бидний нэрлэж заншилснаар хожуу болцсон байцаа үргэлжлүүлэх нэ. Яагаад хожуу болцсон гэж нэрлэх болсон тухайд бол жишээ нь Грауфман сортын байцаа 105 хоногч
боловсрдог бол хожуу болцсон байцаа 125-аас 140 хоногт боловсрдог. Ийм сортууд нь хожуу болцсон Московский Дэвид, Московский 15, Голландын Антракт, Леникс гээд гибрид өрүүд байдаг юм а. Эдгээр байцаанууд нь удаан боловсрдогч асар том хэмжээтэй ургадаг. Зарим нь 15 кг хүртэл томорч жин дааж ургадаг. Ийм ургац авахын тулд эдгээр сортын үрийг одоо л өрсөлдүүлэх хэрэгтэй. Одоо өрсөлдүүлээд 5 дугаар сарын 15-наас 20-ны хооронд гадаад талбайдаа суулгаад бүтээлгээр бүтээгээд өгөөрэй. Ургаад ирэхээр нь бүтээлгээ авчих нь тэгээд 9 дугаар сарын төгсгөлд дажгүй ургац авна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хожуу болцсон байцааны тухай ярилцлаа. Өрсөлдөөгээ 200 мм багтаа амжтай савнд хийгээрэй. Учир нь энэ байцааны үндэс гүн бас саглааж ургадаг. Харин хэдийг тариалахаа та өөрөө шийднэ биз дээ. Бас нэгэн давуу тал нь Антракт сортыг гэхэд би 5-6 сар хүртэл хадгалсан ч болдог. Өөрөөр хэлбэл шинэ ургац авах хүртлээр идчихнэ гэсэн. Ийм давуу талтай гибрид өрнүүдтэй. Харин хэрэглэх хөрсний хувьд бол Почва гүрүнд универсалныг хэрэглээд үзээрэй гэж санал болгоё. Харин энийг бол Чинжүү болон улаан лойл дараалахад ашигладаг. Почва гүрүнд универсалны олон төрлийн ургамал тохирсон болохоор универсалны нэртэй байгаамаа. Та бүхэн өөрсдөө өрсөлдөх хөрс бэлтгэхээс илүү бэлэн хөрс авчих. Тэрэн дээр харин өөрсдөө бэлтгэхээр бол байцааны хөрсний 2/1 нь ялзмаг байхаар бодож бэлтгээрэй. Байцаа илүү үржил шимтэй хөрсөнд дуртай шүү. Бас нэгэн зүйлийг энд хэлэх хэрэгтэй байна. Таны өрсөлдүүлж байгаа хөрсөнд хитрхи их азот агуулгадж байвал ургамал дээшээ хэд өндөр ургацдаг гэдгийг санаарай. Тиймээс хөрсөө сайтар сонгож эсвэл бэлтгэх хэрэгтэй шүү. За одоо мөн ухаанлын дагуу нэг нас цэцгсээ өрсөлдүүлэх болно. Астра, Цэни болон бусад цэцгсээ өрсөлдүүлнэ. За одоо бүгдээрээ Галидиолус буюу хонгор зул цэцгийн талаар ярилцъя. Би энэ үндсийг өөрийнхөө зойрноос оруулж ирлээ. Ингэж салгаад, сайтар улыг нь цэвэрлээд, сахлыг нь бас, энэ ишийг нь бас авчих. Эцэст нь үндэсний булцууныхаа хальсыг ингээд арилгаад авчих. Гэхдээ бүр нүцгэлж болохгүй шүү. За тэгээд хамгийн гол нь доод талын сайтар хараарай. Цэвэрхэн байх ёстой. Цэвэрхэн байна гэдэг нь эрүүл байна гэсэн үг. Ийм үндэс цэцэг болдог юм аа. За тэгээд эдгээр үндсээ ийм савнд хийгээд эсвэл чихрийн хайрцагт хийгээд шүүгэн дээрээ тавьчихаарай. Бидний ярьдагчлан үндэслээд ирэхээр нь суулгана. Сахал шиг юм ургаад эхэлдэг дээ. Та бүхэн мэдэх байх. Тэгээд уламжлал ёсороо 5 дугаар сарын ихээр суулгах болно. Энд та бүхэн харж байгаа маш олон үр байна. Хамгийн томуудыг нь сонгоод яг иймэрхүү хэмжээтэйг нь тусдан савнд хийгээд өрсөлдүүлчих. Эхний жилдээ булцууд үндэс болохгүй л байх. Харин дараа жилээсээ бол сайхан ургаад цэцэглээд ирэндэ. Та бүхэн өнгийг нь хараад ойлгосон баха. Энэ хоёр бол хоёр өөр сорт. Нэг нь шаргал, нөгөө нь бордоо улаан өнгөтэй байгаа биз? Ер нь хонгор зул цэцгийн маш олон сортууд байдаг. Садэм дэлгүүрт борлуулж байна лээ. Та бүхэн ургуулад нэг үзээрэй. За энэ бүхэн бол бидний ойрын өдрүүдэд хийх ёстой ажил байлаа. Мэдээж та өөрийнхөө ажлыг бас хийх хэрэгтэй шүү дээ. Ямар ч ажил хийсэн сэтгэл өөдрөг байх ёстой шүү. Сегодня, уважаемые телезрители, я познакомлю вас с полезными... За үзэгчдээ, өнөөдөр би та бүхэндээ дахин нэг ногооны давуу тал хийгээд ангаах хувцсын талаар ярьж өгөх болно. Энэ ногоо бол улаан лойл. Лойлийн төрлөх нутаг гэвэл Чинжүүтэй адил Төв Америк. Христофор Колумб өөрийнхөө аяллахаа үеэр улаан лойлыг анх Европт авчирсан нь 200 жилийн дараа Оросд нэвтэрчээ. Харин манай бүс нутагт дөнгөж 100 жилийн өмнөөс буюу 1920-од оны үеэс л тариалах болжээ. Ургамлын хувьд бол олон давуу талтай, хаанч ургуулах боломжтой дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт ч ургаж байдаг ургамал. Мэдээж дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт ургуулахын тулд хөлөмж ашигладаг бол халуун орнуудад гадаад талбайд тариалдаг юм а. Бидний хувьд гэвэл улаан лойлыг сортоос нь хамаарч хөлөмжөнд эсвэл гадаад талбайд ч тариалж болдог. Манай дэлхий дээр улаан лойл тариалж байгаа хэмжээ түүгээр хийх бүтээгдэхүүнүүд нь бусад ногоонуудаас хамаагүй илүү учир улаан лойл мэдээж тэргүүлэх хигнэнд орно. Ийм үр ашигтай
ногоо шүү дээ. Химийн бүтцийн хувьд 94% нь ус. Энэ нь 4%-аар чинжүүнээс илүү, 3%-аар өргөс тэмхнээс бага үзүүлэлт юм аа. Ингээд үлдсэн 6% нь сахар, цардуул, тос агуулгадаг. Чинжүүнээс нэг дахин бага, уургийн агуулмжтай. Витамины агуулмжийн хувьд амьтад чинжүүнээс арай бага л да. Гэхдээ хангалттай витамин агуулдаг учраас витамины уурхай гэж нэрлэж бас болно. Лойлийн бас нэг давуу тал нь түүгээр олон зүйлийн бүтээгдэхүүн хийж болдогт оршиж байна. Улаан лойл голлон орсон 100 төрлийн хоол хийдэг байна. Харин орцонд нь лойл ордог 1000 гаруй төрлийн хоолны жор бүртгэлтэй байна. Лойлыг даршилж, нугаш хийж, давсалж гэх мэтээр бэлтгэж хэрэглэдэг. Лойл төмөс мэд цөөхөн төрлийн ногоол өөрийн хүнсний бүтээгдэхүүний бүхэл бүтэн бүлгийг бий болгосон. Лойлийн бүлэг бүтээгдэхүүнд алдарт кетчуп, лойлийн сүмс, лойлийн жуус, паста болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн ордог юм аа. Эрүүл мэндийн ач тусын тухайд бол хүний биеийн эсийн төлжилтөнд сайн, мөн зүрх судасны өвчлөлөө сэргийлэх, ходоодны хүчлийг нэмэгдүүлж хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Мэдээж сөрөг талч бас байгаа. Лойл нь өөрөө гашуун эсгэлэн чанарын ногоо. Тиймээс ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг учраас нас ахихын хэрээр иргэдээ лойлыг түүхийгээр нь хэрэглэхээ багасгаарай гэж зөвлөмөр байна. Чээж гашуун оргино гэж ярьдаг чинь лойлоос болох, лойлоос үүдэлтэй байх боломжтой гэсэн үг юм аа. Харин ходоодны хүчил багтаа хүмүүсийн хувьд бол лойлыг сайн идэх хэрэгтэй. За одоо ангиллын хувьд ярья. Улаан лойл болон томато. Томато гэдэг нь инданчуудын хэлнээс бидний ярианд нэвтэрчээ. Харин лойл буюу помидор нь итали хэлний помо, доор гэсэн үг буюу алтан алим гэсэн үг юм аа. Ор гэдэг нь алим, помо гэдэг нь алт гэсэн үг. Италид анхлан шар өнгийн сортын лойл тариалж байснаас ийхүү нэрлээд дэлхийд даяар дарахсан бололтой. Миний хувьд томато нь ургамал, харин түүнээс ургасан ногоогийн буюу жимсийг нь помидор хэмээн нэрлэдэг. Надтай санал нэг байдаг олон эрдэмтэн бий. Тиймээс та бүхэн намайг дэмжиж байвал ингэж ярьж заншаарай. Томато гэдэг нь хүнсний ургамал. Гэхдээ анх Европ төв чимэглэлийн зорилгоор авчирч байжээ. Томатогоос хурааж авч байгаа үр жимс бол лойл буюу помидор гэж нэрлэж хэвсцгээе. Энэхүү ач тустай ногоог ихээр тариалахыг уриалж байна. Их ургац авахыг хүсвэл мэдээж хүлэмжиндээ тариалаарай. Харин гадаа талбайд эрт болцсон эсвэл жижигхэн хэмжээтэй сорт аршилахад зориулсан тусгаар сортуудыг тариалах хэрэгтэй. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Для консервирования специальные сорта. Будьте здоровы. В адрес программы поступило 3 вопроса. 2 из них задает Пушкарева Светлана, жительница Улан-Удэ. Манай нэвтрүүлгийн хаягаар 3 асуулт ирсэн байна. Түүний 2-ыг нь Улаан-Удэ хотын иргэн Пушкарева Светлана тавьсан байна. Эхнийх нь асуулт: Пазалисыг өөрийн талбайдад тариалах хэрэгтэй юу хэмээн асуужээ. Пазалис нь төрөл бүрийн олон сорт жижигхэн хэмжээтэй ургадаг жимс. Билүү болон бусад амттан хийхэд хэрэгэлдэг. Би өөрийн дуршлаг дээрээ тулгуурлан хэлэхэд 31 жилийн хугацаанд дөнгөж 2 айлын ногоон талбайд л пазалис ургаж байгааг харсан юм аа. Танд таалагдж байгаа бол ургуулад үзээрэй. Ургуулах арга нь лойлтой ижил үрсэлгээ хийж эхэлдэг юм шүү. Рассадным способом. Второй вопрос от Светланы Пушкаревой. Пушкарева Светланагийн 2 дахь асуулт: хүлэмжинд тариалахаар суулгасан суулгац маань ургасангүй. Яах ёстой бэ хэмээн асуусан байна. Эхний ээлжинд тусгаалan аягнуудад дахин суулгах хэрэгтэй. 2 ширхэг үрийг нэг аяганд байхаар бодож суулгаарай. Нэг нь ургаад нэг нь ургахгүй бол зүгээр. Харин хоёулаа ургачих бол арай сул дороогийн зулгаагаал авчих. За харин энэ арга тань тохирохгүй мэд санагдвал Улаан-Удэ болон бусад олон газарт бэлэн суулгасан улаан лойлын суулгацыг зарж борлуулж байгаа. Та тэндээс өөрийн хэрэгцээндээ тохирох хэмжээгээр л авчих. 10-ыг бол 10, 20-ыг бол 20 зах дээр зарагдаж л байгаа. Манай алдарт Бачуро тосгоны иргэн Пантелева Валентина ингэж асуужээ. Тэрээр хушны самраас гарсан хаягдлыг ялцмаг эсвэл парник хийхдээ ашиглаж болох уу гэжээ. Хэдэн жилийн өмнө манай нэг үйлдвэрийн эзэн надад яг ийм санал тавьсан. Түүнд маш их хэмжээний хусны самрын хаягдал байсан хэмээн надад хандсан юм.
Энд нэг зүйлийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ хаягдалд модны давирхаа ихээр агуулгадж байдаг. Давирхаа нь халахаараа дулаан сайн дамжуулдаг, мөн ялгаруулдаг ч гэсэн бордоонд бол илүү тохирохгүй, био түлш буюу сайн чанарын түлшил болно. Харин ялзмаг бордоо хийхэд давирхаа задардаггүй үлддэг, мөн ургамлын эрүүл ургахад нь хортой нөлөөтэй. Тийм болохоор бие ашигла гэж зөвлөж болж чадахгүй. Яахав шаардлагатай бол багахан хэмжээтэйг парникта нэмчих нь үсттэй. Харин хөрсний бордоо хийхэд бол битгий ашиглаарай. Давирхаа нь органик нэгдэл хэдий боловч бордоо хийхэд бол тохирохгүй, тэрний оронд түлшиндээ ашиглавал илүү үр дүнтэй. За та бүхэн TV.com суугаар дамжуулан надад асуултаа дахин илгээгээрэй. Би хариулахдаа таатай байх болно. Эрхэм үзэгчдээ энэ хүрээд манай нэвтрүүлгийг өндөрлөж байна. Ирэх 7 хоногт иргэн уулзах хүртлээр баяртай. Ирэх 7 хоногийн бидний нэвтрүүлгийн гол сэдэв мөн л үргэлжлэгээ байх болно. Прежде всего. Всего доброго.